Өнөөдрийн авиа зүүн дөрвөөрөө бүгдээрээ түрүүчийн хичээл дээр бол TION гэдэг нийлэмжээс шинэ гэдэг авиа гардаг гэжсэн. Тэгвэл одоо SSION, SSION, CIAN, SION гэсэн нийлэмжээс бас одоо үгийн төгсгөлд шинэ гэдэг авиа гардаг. Тийм учраас энэ жишээнүүдээр батжуулъя. Russian, Орос хэл, Орос үндэстэн. Session, чуулган. За тэгээ бас шалгалт шүүлгийн үеийг бас session гэдэг. Commission, mission гэдэг маань одоо элч тэрнээс гадна бас одоо эрхэм зориг гэдэг утгыг гаргадаг. Impression, сайхан сэтгэгдэл. Compassion, өрөвч сэтгэл. Profession, мэрэгжил. Physician, за энэ маань болохоор дотрийн эмч. Electrician, за тэгэхээр цахилгаанчин. Musician, хөгжимчин. Decision, шийдвэр. Conclusion, дүгнэлт. За comprehension гэдэг маань ойлголт гэдэг ийм утгуудыг гаргадаг ажээ. За тухайлбал одоо my brother is an extremely good electrician гэвэл харин миний ах бол одоо туйлын сайн цахилгаанчин. But my sister is a bad musician гэвэл харин миний эгч бол тааруухан хөгжимчин гэж. My mother's profession is a physician гэвэл миний ээжийн мэрэгжил бол дотрийн эмчээ гэх мэтээр шинэ гэж уншдаг үгнүүд ажээ. За одоо хэлцүүн дөрмөөрөө бүгдээрээ өнөөдөр юу үзэх вэ гэвэл одоо энэ эгэх төлөөний үг гэдгийг үзье. Эгэх төлөөний үг гэдэг маань бидний үзэж байгаа 7 дахь төлөөний үг. За reflexive pronoun гэдэг. За тэгэхээр одоо ганц тоон дээр myself, би өөрөө, yourself, чи өөрөө, himself, тэр өөрөө, эрэгтэй хүн дээр, herself, бас тэр өөрөө, itself, хүн биш зүйл дээр. За олон тоон дээр ourselves, бид нар өөрсдөө, yourselves, та нар өөртөө, F-ийн V-гээр солисон байгааг анзаарна шүү. Themselves, тэд нар өөрсдөө гэдэг үгнүүд. За энэ үгнүүд бол одоо өгүүлбэрийн төгсгөлд байрлаад одоо байц гишүүн болдог дүр төрх зааж байгаа. Тухайлбал I could solve this complicated algebra problem myself гэж. За тэгэхээр би өөрөө энэ ярвигтай алгебрийн бодлогыг бодож чадсан гэж. Та бодохыг энэ шийдийг гаргах гэдэг solve гэдэг үгээр явчихдаг. Algebra гэж уншина G үсгийн дүрмээр. За тэгээд төгсгөлд байх ёстой одоо энэ эгэх төлөөний үг маань заримдаа болохоор өгүүлэх түүнийг дагаад арт талд нь байрлаад одоо энэ дагаж орж ирсэн 2 дахь өгүүлэх түүн болцдог. Ийм тохиолдолд бол сэтгэл хөдлөлийн өнгөсийг асар хүчтэй илэрхийлдэг бөгөөд хараа зүгж байгаа, баярлаж багтаж байгаа өнгөс бол багтаж ядсан шинжтэй болдог ийм учиртай байх юм. Тийм учраас тэр сэтгэл хөдлөлийн өнгөсийг шингээж орчуулна. Тэгээ хоолойны өнгө дээшээ алга болтлоо нарийнсан. I myself could solve this complicated algebra problem гэж хэлэхэд би бүр өөрөө энэ алгебрийн ярвигтай алгебрийн бодлогыг бодож чадлаа штэ. Ямар вдэ гэж бүр гайхуулж байгаа, баярлаж багтаж байгаа өнгөстэй болчихдээ. За гэтэл одоо you are stupid yourself гэвэл чи өөрөө тэнэг л гэж. Байх ёстой газараа байж хаад сэтгэл хөдлөлийн өнгөс байхгүй зүгээр ингийн. Гэтэл you yourself is stupid гэвэл чи өөрөө тэнэг заа гэж. Одоо сэтгэл хөдлөлийн өнгөс маш хүчтэй илэрнэ. Life itself is wonderful гэвэл амьдрал өөрөө гайхамшигтай гэдэг одоо энэ сэтгэл хөдлөлийн өнгөстэй уран сайхны шинжтэй болоод ирж байгаа. My baby it himself started walking гэвэл миний хүү бүр өөрөө яваад эхэлчлээ штэ. Алхаад эхэллээ шүү дээ гэж баярлаж багтаж байгаа өнгөстэй болж байгаа. За we built this luxury house ourselves гэвэл бид нар өөрсдөө энэ байшин энэ одоо тансаг байшин барьсан гэж зүгээр ингийн ярьж байна. Гэтэл чимгээ herself started this quarrel гэхэд л одоо чимгээ чинь л өөрөө энэ хэрүүлийг ихсэн штэ эдэр гэж одоо ийм сэтгэл хөдлөлийн өнгөстэй болдог ажээ. За тэгэхээр энэ биеийн эгэх төлөөний үгтэйгээ сайхан танилцлаа. Олон сайхан өгүүлбэр зохиогоорой.